Сайн байцгаана уу? За та тархиа аль болох залуу хурц байлгахыг хүсдэг үү? За тэгвэл Харвардын их сургуулийн профессор, тэжээл судлаач, сэтгэл зүйч Ума Найдо тархийг залуу байлгадаг нэгэн гайхалтай витамины бүлгийн талаар ярьсан нь олонний анхаарлыг татсан юм а. За тэгвэл ямар витамин бэ? Яагаад тэр тархин чухал вэ? За хамтдаа олж мэдцгээе. За тархинд хамгийн тустай витамин бол B витамин байна. Судалгаанаас харахад сэтгэл готрол, танин мэдхүйн дороотол үүсэх зэрэг асуудлууд нь Б витамины дутагдaltaй шууд холбоотой байдаг байна. За ялангуяа B12 витамины дутагдал маш их тохиолддог гэж судлаачид онцлон тэмдэглэсэн байна. За Б витамин ганц нэг биш, нийт 8 төрөл байдаг. За тус бүр нь тархи болон бид өөрийн гэсэн үүрэгтэй. За тэгвэл хэдүүлээ тус бүрийг нь товчлон авч үзье. За B1 буюу тиамин. За энэ нь эсийн үндсэн үйл ажиллагааг дэмжиж, эрчим хүч гаргадаг байна. За тархи бол хамгийн эрчим хүч шаарддаг эрхтэн тул B1 маш чухал байна. За өөрөөр хэлбэл тархийг ажилуулах түлш юм байна. За B2 буюу рибофлавин нь эмийг задлах, эсийн өсөлтийг дэмжих, өөх тосыг боловсруулахад тусалдаг байна. За нэг үгээр хэлбэл эсийн үйл ажиллагааг дэмждэг байна. За B3 ниацин нь 400 гаруй энзимтэй хамтран ажиллаж өрөвслийг бууруулдаг антиоксидант юм байна. За B5 буюу пентатоны хүчил. Тархинд голдуу өөх тосоос бүрддэг тул өөх тос үүсгэхэд шаардлагатай энэ витамин бас маш чухал байна. За өөрөөр хэлбэл өөх тосны солилцоонд чухал байна. За B6 перитоксин нь хавдраас хамгаалах, дархлааг бэхжүүлэх, тархины химийн урвалыг дэмждэг байна. За B7 буюу биотин нь эсийн харилцааг зохицуулж, мэдрэлийн дамжуулагчаар дамжуулан тархины дохиог хурцсгадаг байна. За B9 буюу фолат нь мэдрэлийн эрүүл мэндэд сайн, ялангуяа сэтгэл санааг тэнцвэржүүлдэг байна. За B12 кобаламин улаан эс үүсгэх, ген дэмжих, зүрх судасны эрүүл мэндийг хамгаалдаг байна. За нэг үгээр хэлбэл мэдрэлийн системийг хамгаалах болон ой санамжид чухал байна. За Ума Найдо өдөр бүр иддэг 6 хоолой хуваалцсан бөгөөд эдгээр нь B витаминаар баялаг юм байна. За нэгдүгээрт нь өндөг. Нэг өндөг дангаараа B7 витамины өдрийн хэрэгцээний 3/1-ийг хангадаг байна. Үүнээс гадна бусад B витаминыг бага хэмжээгээр агуулдаг. За хоёрдугаарт тараг. За B2 болон B12-оор тараг баялаг байна. Эзний болон сэтгцийн эрүүл мэндэд дэм болдог пробиотикийг агуулдаг байна. За грек тараг байвал маш чухал байна. За гуравдугаарт буурцагт ургамал, шош, хайлаас, эдамаме жижиг буурцаг нь B9-оор маш баялаг бөгөөд сэтгэл санааг сайжруулдаг байна. Дөрөвдүгээрт нь яргаа загас. За бараг бүх B витаминаар баялаг байна. За тавдугаарт нь наран цэцгийн үр. Зөвхөн 30 граммаар B5 витамины өдрийн хэрэгцээнийхээ 20%-ийг хангадаг байна. Ургамлын их үүсвэрт байгаа хамгийн шилдэг нэг их үүсвэр байна. За 6-дугаарт нь навчит ногоо. Сэтгэл гутралыг сайжруулахыг хүссэн өвчтөндөө хамгийн эхлээд санал болгодог хоол бол навчит ногоо гэж Ума Найдо онцлон тэмдэглэсэн байна. За Ума Найдогийн нэг чухал зөвлөгөө нь эхлээд хоол хүнснээсээ витамин ав гэсэн байна. Гэхдээ хоол хүнснээс бүрэн хангалттай авч чадахгүй бол нэмэлт витаминыг хэрэглэж болно гэжээ. За хэрвээ нэмэлт витамин хэрэглэх гэж байгаа бол заавал эмчтэйгээ эхлээд нь зөвлөөрөө. За таамгаар биш, шинжилгээнд үндэслэл. Эмчтэйгээ зөвлөлдөөд дутагдлаа шинжилүүлсний дараа шийдвэр гаргаарай. За тархи бол таны хамгийн үнэтэй эрхтэн. Өдөр бүр зөв хооллож B витаминаар баялаг хүнс хэрэгснээр та тархиа залуу хурц байлгах боломжтой юм байна. За та бүхэн сүүлийн үед хэмэл оюун ухааны талаар зөндөө их мэдээлэл сонсож байгаа тийм. Ер нь бол хэмэл оюун ухааныг мэдхгүйгээр ажилд орох буюу ажиллаа хийжсэн ч гэсэн хэмэл оюун ухааныг ашигладаг байвал таны цалин өндөр байх болно гэдгийг та одоо мэдэрч байгаа. Сүүлийн үед Монголын том компаниуд хэмэл оюун ухааныг хэрэглэж чаддгүй гэж асуудаг болсон гэсэн. За тэгээд та бүхэн хэмэл оюун ухааныг суралцах хүсэлтэй бодвол
манай community-д нэгдээрээ манай сургалтууд анхан шатнаас эхлүүлээд гүнзгийрүүлсэн хичээл байгаа. За тухайлбал та одоо энийг харж байгаа. Ер нь хэмэл оюун ухаан гэж юу вэ? Хэмэл оюун ухааны суур хэрэгслүүд. За тэгээ та хэрвээ ChatGPT-г сумаар ChatGPT-гийн анхан шатны хичээл, дунд шатны хичээл, за мөн гүнзгийрүүлсэн хичээл гээд байгаа. За мөн Claude, Gemini-ийн хичээлүүд орсон байгаа. За хэрвээ та зураг үзэх сонирхолтой байх юм бол Nana Banana, за Midjourney, Sora гэдэг за мөн Canva AI-аар яаж одоо зураг үүсгэх үү гэдэг хичээлүүд орсон байгаа. За хэрвээ та Canva-г мэдгүй бол Canva-гийн анхан шатны бас сургалт бас энэ дээр байгаа. За дээрэс нь одоо яаж скриптээ бичих үү? За яаж видео хийх үү гэдэг Google Vlog яаж ашиглах уу? Sora AI-г яаж ашиглаж видео хийх үү гэдгээр хичээлүүд байгаа. За мөн одоо бид нар та бүхэн видеого хийснийхаа дараа яаж дуу хөгжим оруулах вэ гэдгийг зааж байгаа. Энэ нь бол CapCut дээр яаж видео эвлүүлэг хийх үү? За мөн Canva дээр яаж видео эвлүүлэг хийх вэ гэдэг зэрэг хичээлүүдээс орсон байгаа. За сар болгон энэ дээр бид нар шинэ хичээлүүд одоо нэмж байгаа. За дараагийн хичээл маань яаж хэмэл оюун ухааныг ашиглаад анимашн хийх вэ гэдэг хичээл орж байгаа. За мөн дээрээс нь хэмэл оюун ухаан болон зар сурчлагын хичээл орж байгаа. За тэн дээр танд зөвхөн одоо яаж реклам хийх биш, ер нь одоо маркетинг гэж юу, өнгө гэж юу, брэнд гэж юу вэ гэдэг хичээлүүд хүртэл энд одоо хамрагдсан байгаа. За та бүхэндээ зориулаад бас бонусууд байгаа. За энэ бол зөвхөн эхний бонусууд нь. За тухайлбал та сошиал медиан дээр темплет хэрэглэе гэх юм бол бид нар 100 төрлийн темплетүүд байна. За мөн одоо faceless юм одоо Instagram болон Facebook-ийн Reels ашиглах видеонууд байна. За мөн одоо mock-up темплетүүд байна. Энийг бол нэлээд хэдэн хүмүүс бидраас асуусан тийм mock-up хийж өгөөч гэдэг. За энэ темплетүүд орсон байгаа. За мөн одоо та брэндээ дөнгөж одоо компани хэлээд ямар өнгө сонгох вэ гэдгээ мэдэхгүй байгаа бол лого байна, брендийн өнгө байна те, color palette гэдэг шүү дээ те. За эдгээрүүд бүгдээрээ орсон байгаа. За тэгээ бонусууд бол нэмэгдэнэ. За сар болгон бидний хичээлээ одоо ер нь бол 1-2 хичээлийг одоо бид нар нэмж байгаа. За хэрвээ та одоо энэ community-д нэгдэхийг хүсэх юм бол манай линк одоо доорх description дотор байгаа. Та түүнийг дараад ороод үзээрэй. За сарын $8 байгаа. За энэ нэг 28,800 төгрөг одоохондоо байгаа. За гэхдээ мэдээж энэ маань одоо өөрчлөгдөн 6 сарын 1-ээс эхлүүлээд $17 болно. За та тэрнээс бүртгүүлээд ороорой. За хэрвээ та одоо $8 орсон байх юм бол таны үн чинь бод нэмэгдэхгүй. 6 сарын 1-ээс хойш орсон улсуудад бол $17 байх нэ. За тэгээ та зөвхөн энэ хичээлүүдийг өөртөө хэрэглэх биш, өөр хүүхдүүдтэй хэрэглүүлээд үзээрэй. Оюутнууд бас хэрэглэж болно. За одоо ер нь бол хэмэл оюун ухаан гэдэг маань бидрээс одоо хотхгүй одоо улам илүү өргөжөөд хөгжөөд явна. Та бүхэн энэчнээс одоо битгий хоцроороо. За тийм учраас манай хичээлүүдийг та шалгаад үзээд манай community-д нэгдээрэй. За анхаарал тавьсанд баярлалаа. За хэрвээ энэ видео танд таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. За дараагийн видеогоор уулзцгаая. Баярлалаа, баяртай.